За физикийн тулгуур ойлголтууд хичээлийн 12 дугаар хичээл сэдвэн чадал. За тэгэхээр физик чадал гэдэг хэмжигдэхүүн байдаг. Тэгэхээр энэ яг ямар утга учиртай хэмжигдэхүүн бэ гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд маань бол хүчтэй байх, чадaltaй байх гэсэн үгийг ерөнхийдөө ижил утгатай мэт хэрэглээд байдаг. Гэхдээ бид нар бол физикт хүч гэдэг хэмжигдэхүүн, чадал гэдэг хэмжигдэхүүн бол нэлээд ялгаатай хэмжигдэхүүн гэдгийг бол мэдж байгаа. Тийм болохоор одоо бүгдээ энэний нарийн холбоо шиг нь гаргаж байна. Жишээлбэл хүч гэдэг бол тамирчин 125 кг жинтэй штангийг өр дээрээ өргөцсөн байна. Энэ штангийг өргөө зогсож байхад бол хүч зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл штанг өөрөө дээрээс нь хүндийн хүчээр дарж байгаа. 125 кг-ыг өр дээр өргөцсөн байна гэдэг бол маш их хүч гаргасан байна гэж хэлж болно. Энэ нь бол штангийн масс 125 кг-ыг хүндийн хүчний урдтгал G гэдэг хэмжигдэхүүнээр үржүүлэх юм бол 1225 ньютон хүч үйлчилж байна гэсэн үг. Тэгэхээр Ньютоны 3 дугаар хуулиар хүндийн өргөлтийн тамирчин маань штангийг яг энэ хүчээр доороос нь түлхэж байгаа. Штанг мөн яг адилхан энэ хүчээр дээрээс нь тарж байгаа. За тэгвэл хүч гэдгийг бид нар шилжилт буюу хэр зайд шилжүүлсэн бэ гэдгээр үржүүлээ. Жишээлбэл тамирчин штангийг яг метр 80 өндөрт өргөцсөн байна гэж бодъё. Ингэх юм бол 1225 ньютоныг 1.8 м өндөрт гаргасан учраас 2205 жоул ажил хийжээ гэсэн үг. За тэгэхээр энэ бол одоо хүч зарцуулаад хийсэн ажлын хэмжээ гэсэн үг. Одоо харин тэгвэл яг физик чадал гэж ямар хэмжигдэхүүний тухай ярих вэ гэхээр ямар хугацаанд энэ ажлыг хийсэн бэ гэдгээр гарч ирэх ёстой. За бид нар дэлгэцэн дээрх онооны самбарыг харах юм бол 20 секундэд штангийг өргөж гаргасан байна гэсэн үг. Тэгвэл нийт хугацаагаар нь харьцуулаад нэг хугацаанд хийсэн ажил буюу чадлыг олох юм бол 110 жоулыг хуваах нь секунд. Тийм тамирчин маань штангийг дээшээ өргөөд хэсэг зогсно, мөрөн дээрээ гаргаад, чэйжин дээрээ гаргаад хэсэг зогсно. Тэгэхээр энэ бүх хугацаануудыг нийлүүлээд бол 20 секунд гэж тооцсон байгаа хэмжсэн. Тэгэхээр энэ хугацаанд бол секунд тутамд хийсэн ажил буюу чадал бол 110 жоулыг хуваах секунд гэдэг хэмжигдэхүүн гарна гэсэн. За харин бид нар бол харин чадлыг физикт хэмжихтэй ватт нэгжээр хэмждэг. Тэгэхээр жоулыг хуваах секунд гэдэг нэгж маань үндсэндээ ватт гэдэг нэгж байх нэ. За харин энэ дээр нэмж анхааруулж хэлэхэд бол энэ томьёон дотор байгаа ажил гэх хэмжигдэхүүнийг тэмдэглэсэн W буюу work, англиар бол ажил гэж W-сгээр тэмдэглээд байгаа юм. Харин энд байгаа W бол нэгжийн W, watt энэ хоёр хоорондоо ялгаатай гэсэн үг. Нэг нь work буюу ажил, нөгөөх нь watt буюу чадал гэсэн нэгж. Тэгэхээр бас дахиад анхааруулж хэлэхэд бол томьёон дотор байгаа физик хэмжигдэхүүний тэмдэглэгийг бол налуу үсгээр бичдэг. Харин нэгжин дотор байгаа тэмдэглэгээнүүд бүгд босоо үсгээр байх ёстой гэдгийг анхаарч аваарай. За тэгвэл нэгж хугацаанд зарцуулсан ажлыг чадал гэдэг байна. Чадлыг бид нэр хувьсгчийг нь бол P үсгээр тэмдэглэнэ, ажлыг W үсгээр тэмдэглэнэ, хугацааг T үсгээр тэмдэглэнэ. Тэгээд нэгж хугацаанд оногдох ажил буюу чадал гэдэг хэмжигдэхүүн тодорхойлогддог байна. За үүний нэгж нь бол ватт юм. Тэгвэл чадал маань бол үндсэндээ ажил нь хүчийг үржихэн шилжилт одоо нэгсэндээ хэр хол зай туулсан бэ гэдгийг энд харуулж байгаа. Тэгэхээр хүчийг үржихэн шилжилттэй хуваах нь Т гэдэг одоо харах юм бол явсан замыг хугацаанд хуваана гэдэг маань нэгж хугацаанд явсан зам буюу хурд гарах ёстой шүү дээ. Тэгэхээр одоо бидний чадал бол нөгөө талаасаа хүчийг үржихэн хурд гэж тодорхойлогдно гэсэн үг. Чадал бол хурд хүчний үржүүр. Ийм болохоор хэр их хүчийг хэр богино хугацаанд гаргаж чадсан бэ гэдэг нь үндсэндээ чадал болж харагддаг гэсэн. За тэгэхээр цахилгаан чадал гэдгийг бас одоо маш тодорхой ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр цахилгаан чадал гэдэг бол ямар нэгэн хэлхээ байгаад түүнд цахилгаан хөдөлгөгч хүч байх ёстой. Энэ хүч бол ажил хийн. Тэгэхээр цахилгаан хөдөлгөгч хүч гүйдэл гүйлгэн. За бидний хэлхээнд бол цахилгаан хөдөлгөгч хүчний үүсгүүр
хэлхээгээр гүйдэл тэгээд түүнийг хэрэглэх ачаа гэсэн юм гурван элементээс цахилгаан хэлхээ маань бүрдэж байгаа. Тэгэхээр цахилгаан хэлхээнд үүсэж байгаа цахилгаан хөдөлгөгч хүч нь бол нэгж цэнгийг зөөхөд зарцуулагдах потенциал энерги. За энийг бол бид нэр өмнөх энерги гэдэг сэдв дээр бол тодорхой үзсэн байгаа. За тэгэхээр хэлхээнд байгаа R эсэргүүцэгч дээр унах хүчтэл гэж юу хэлэх вэ? Тэгэхээр үүсгүрийн хүчтэл эсэргүүцэл дээр очиж унж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол одоохондоо дамжуулагчаар шууд холбогдсон учраас тэнцүү байна. Тэгэхээр эсэргүүцэл дээр унж байгаа хүчтэл буюу потенциалын зөрүү нь өгсөн цахилгаан хөдөлгөгч хүчтэй тэнцүү байх ёстой учраас бид нар цахилгаан хөдөлгөгч хүчнийхэн талаас бол потенциал энерги гэж харж болно. Харин одоо яг эсэргүүцлэр гүйдэлгүйгээд энерги ялгарч байгаа тохиолдолд бол яг одоо хийгдэж байгаа ажил гэж бас үзэж болно. Тэгэхээр хүчтэл гэдэг маань бол нэгж цэнгийг зөөхөд зарцуулагдах ажил гэж бас бичиж болно гэсэн. За ингээд одоо гүйдлээ тодорхойлъё. Гүйдэл гэдэг бол бидний өмнө үзсэн хичээлийн тодорхойлолтоор бол нэгж хугацаанд урсан өнгөрөх цэнгийн хэмжээг бид нар гүйдэл гэж үздэг. Тэгэхээр одоо хүчтэл гүйдэл хоёрыг үржүүлвэл юу гарахыг үзье. Тэгэхээр хэлхээний хүчтэл болон гүйдлийн үржүүр нь хүчтэл гэдэг маань бол нэг цэнгийг зөөхөд зарцуулагдах ажил, гүйдэл гэдэг маань бол нэг хугацаанд урсан өнгөрөх цэнгийн хэмжээ. Ингээд хооронд нь үржүүлэхдээ 2Q хураагдаад үндсэндээ нэг хугацаанд зарцуулагдах ажил буюу чадал гарч ирж байна гэсэн. Тэгэхээр хүчтлийг гүйдлээр үржүүлнэ гэдэг маань бол чадал юм а гэдгийг энэ томьёо маань харуулж байна шүү дээ. За тэгвэл одоо бид нар хүчтэл гэдэг хэмжигдэхүүний нэгж вольт, гүйдэл гэдэг хэмжигдэхүүний нэгж ампер, вольтыг үржих нь ампер гэдэг бол мөн физик хэмжигдэхүүний нэгж болж гарч ирж байна. Товчлоод ватт гэдэг нэгжийг өгдөг байна. Тэгэхээр энэ маань бол үндсэндээ механик чадалтайгаа яг адилхан ватт гэдэг нэгжээр илэрч гарч ирнэ гэсэн. Мөн ялгаа байхгүй чадал гэдэг маань бол ажил жоулыг хуваах нь хугацааны секунд, жоулыг хуваах нь секунд гэдгээр бас илэрхийлэгдэнэ. Тийм болохоор жоулыг хуваах нь секунд, вольтыг үржих нь ампер, бүгд адилхан ватт байна гэсэн үг. За Омын хуулийг ашиглаад бид нар хүчтэл гэдэг бол гүйдэл болон эсэргүүцлийн үржүүр байна. Гүйдэл бол хүчтлийг хуваах нь эсэргүүцэл байна. За энэ бол Омын хууль. Тэгэхээр чадлаа илэрхийлээгвэл хүчтлийг нь гүйдэл эсэргүүцлийн үржүүрээр орлуулад бичих юм бол чадал маань энэ хоёр үржүүр нь бол хүчтэл, тэгээд энэ гүйдлээр үржүүлж байгаатай адилхан. Тэгэхээр гүйдлийн квадратыг эсэргүүцлээр үржүүлж чадлыг бас олж болно гэсэн үг. Хүчтэл мэдэгдэхгүй зөвхөн гүйдэл мэдэгдэж байвал гүйдлийн квадратыг эсэргүүцлээр үржүүлж чадлыг олно. Харин нөгөө талаасаа биднэрт гүйдэл мэдэгдэхгүй хүчтэл мэдэгдэж байвал хүчтлийг хуваах нь эсэргүүцэл гэсэн хэмжигдэхүүнээр орлуулад бичих юм бол хүчтлийг хооронд нь квадрат зэрэг дэвшүүлж үржүүлээд эсэргүүцэлтэнд харьцуулах юм бол чадал гарна гэдэг томьёо болж байна. За тэгэхээр бид нар бол хүчтэл гүйдэл мэдэгдэж байх юм бол ямар ч тохиолдолд чадлыг эсэргүүцлээр нь дамжуулаад олж болно гэсэн үг. За тэгвэл цахилгаан чадал энерги хоорондоо мэдээж байнга холбоотой явах нь байна. Тэгэхээр чадал бол нэг хугацаанд хийсэн ажил гэдгийг одоо ойлгосон бол энэ нэлээд дээр үеийн гар утасны LG гэдэг брендийн гар утасны батарейн дээр үзүүлэлтүүдийг харъя бүгдээрээ. За өмнө нь бид нэр миллиампер цаг гэдэг энэ гүйдлийг хугацаагаар үржүүлсэн хэмжигдэхүүний тухай үзсэн. Энэ бол цэнгийн хэмжээг илэрхийлнэ гэж ярьсан шүү дээ. Тэгвэл энд байгаа дахиад ваттыг үржих нь цаг гэсэн нэг гэж байгаа. За томруулаад харъя. Тэгэхээр энд бол яаж яана вэ? 9.6 ватт цаг гэдэг. Энэ type гэдэг нь бол ердийн байх энергийн хэмжээ, минимум гэдэг нь бол хамгийн багадаа 9.3 ватт цаг гэсэн энерги байна гэсэн. Тэгэхээр ватт цаг буюу чадлыг хугацаагаар үржүүлсэн нэгж маань энерги болж хувирдаг. Жишээлбэл бид нар энд чадал гэдгээ түрүүн тодорхойлсноор харахад бол ажил буюу жоулыг хуваах нь секунд ийм нэгж байх нь байна. Тэгэхээр одоо энерги эндээс гаргаж ирвэл хугацааг ийш нь гаргаад үржүүлнэ. Тэгэхээр чадлыг хугацаагаар үржүүлэх нь бол энерги буюу ажил байна гэсэн үг. Энэний нэгж маань бол жоул байна. Гэхдээ чадлыг буюу ваттыг секундээр үржүүлэхээр ватт секунд гэдэг нэгж
бас байж болох нь шүү дээ. За тэгвэл амьдрал дээр бол бид нэр цахилгаан төхөөрөмжийг хэдхэн секунд ажилуулдаггүй, хэдэн цагаар ажилуулах хэрэгтэй болно. Тэгэхээр хугацааны хувьд бол цаг гэдэг хэмжигдэхүүн их чухал үүрэг гүйцэтгэв. Тэгэхээр 1 ватт цаг гэдгийг тодорхойлох юм бол 1 ваттыг 3600 секунд гэдэг цагаа задлаад үржүүлэх юм бол 3600 жоул болох юм. Тэгэхээр бид нэр цахилгаан эрчим хүчийг дандаа ватт цаг гэдэг хэмжигдэхүүнээр хэмжидгийн учир нь бол ахуй амьдралд илүү ойр дөхөм хэмжигдэхүүн юм аа гэж үзэж болно. Жишээлбэл бид нар бол киловатт цаг гэж байнга авч үздэг. Тэгэхээр 1 киловатт цаг гэдэг нь бол 1000 ваттыг үржих нь 3600 секунд буюу 3,600,000 жоул байна шүү дээ. Тэгээ энэ бол товчлоод бол бид нар 3.6 мегажоул гэж хэлж болно. Учир нь яагаад ингэж киловатт цаг гэдэг нэгжийг гаргаж ирсэн бэ гэхээр физикийн нэгж болох жоул руу шилжүүлчихээр ингээд их маш олон оронтой тоо гараад ирнэ. Одоо 1 киловатт цаг гэдэг бол 1 киловаттын төхөөрөмжийг 1 цаг ажилуулсантай тэнцэх хэмжээний энерги. Тэгтэл физикийн нэгжээр бол 3.6 сая жоул болох нэ гэсэн үг байна. Тэгээ энийг товчлохын тулд ашигладаг нэгж нь киловатт цаг байна шүү дээ. За ингээд анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа.